Энэ байгалийн үзэгдлийг дуурайж анх бий болсон. Тэгэхдээ энэ бол ямар ч хөгжмийн зэмсэг хэрэглэхгүйгээр хүний одоо өгүүлэхийн эрхтнээр гарч байгаа энэ гайхамшигтай урлагийг бол бид одоо Монгол төвний одоо язгуур урлаг гэж хэлээд байгаа чинь язгуураас дамжиж ирсэн Монголын сонгодог урлаг гэж бид маш их нандинаж авч явах хэрэгтэй. Тийм ч учраас бодвол энэ ЮНЕСКОгийн тэр бит бос өвийн төлөв бүртгэл авсан байж таарна шүү дээ, тийм ээ. Тэгээд энэ урлагийг ингэж хөгжүүлж өнөөгийн төвшөнд авсархад бол манай ахмадууд Бадраагайн гавья, Цоодлогын гавья, тэр баруун Монголын алдартай сайхан хөөмж туульчдын гавья үнэхээр маш их юм да. Тэгэхээр энэ бол хөөмөтөд төстэй болж ирж байна шүү дээ. Тий. Ер нь давхар хөөмөлж яваа гэсэн үг үстэй. Тий. Манай хөөмий бол олон тэр эсгэрээ хөөмий, тагнан хөөмий, тийм ээ, цээжний хөөмий, хамрын хөөмий гэж англиад ирдэг. Энэ англиар бол монгол хөөмий бас ялгарч явах хэрэгтэй. Яг тэр ялгаагийн дэлхийд дахинд монгол хөөмийн юм байдаг шүгдийг л тунхаглаж явах хэрэгтэй гэж боддог. Өөр Монголд хөөмий чинь юу нь байхгүйсэн юм шүү дээ. Манайхан давж төвжүүлчихсэн юм шүү дээ. Манай урлаг дэлхийд төвжлөх юм бол Монгол гэдэг нэр гарч лээвэл бидэнд бас л сайхан л байх бах. Гэхдээ төв нь энд байгаа юм шүү. Энэ чинь яг үндснүүд Монгол юм шүү гэдгийг бол өргөж тунхаглан зарлаж явах хэрэгтэй. Манай өсөлтний хувьд бол этник болоо талдаа ардынхаа урлагийг их сайхан найруулж, хөрвүүлж тэр хөөмийн дээрээ их голж явдагт бол их баяртай байдаг. Өсөлтний гавья бол их юм. Энэ бол тэр сонгос болсон дэлхийн олимпиад бол манайх чинь 54 орноос алтан медаль аваад ирлээ шүү дээ, тийм ээ. Манай өсгөхнийхэн бүгд хөөмөлдөг. Тэгэл улаан үдэд болсон дэлхийн олон улсын хөөмөчний наадмаас хичнээн шагналыг авсан, тийм ээ. Тэгэхээр энэ бол Монгол гэдгийг л нотлоод байгаа үг шүү дээ, тийм ээ. Тэгэл тэр BBC-ийн радиоч Азаас хамгийн анх удаа очиод манай өсгөхтөн ороход бол энэ хөөмөөгөр гайхуулаад ирж штэ. Тэгэхээр энэ өсгөхний гол онцлог бол би энэ гэж бодоод байгаа юм. Энэ сайхан урлагийг бол өнөөдөр өвлж байгаа, тэр өвлж тээж ирж байгаа тэр тээгчдийг бол бид маш их хайрлаж тэднээсээ хойч үед тэнийг заавал өвлүүлж үлдээх хэрэгтэй гэж бодог. Эднэр чинь байхгүй болчих юм бол бид Монголд үндэстэн Монгол туурхтан бол бусдаас ялах онцлоггүй болж шүү дээ, тийм ээ. Энэ төр бол манай хөсгөтний гавьяа бол их гэж бодож байгаа шүү.